Дэлхийн бөмбөрцгийн 4 цагийн эргэлтэнд өөр өөрийн хэмнэлээр амьдрах хүн төрлөختөн. Хаа нэг тийшээ ямар нэг зориг өвөрлөн яаран алхах хүмүүсийг ямар хүсэл мөрөөдөлтэй чухам юунд зорж тэмүүлж байгааг та харахгүй. Харин тэдний нийгмийн байр суурь, соёлын төвшин, аливаад хандах хандлага болоод мэдрэмж сонголтын өнгөц ч гэсэн хамгаж болох нэг зүйл бий. Энэ бол мэдээж хүний гадаад дүр төрх дотоод ертөнцийн тодорхой хувийг илэрхийлдэг хувцлалт билээ. Хувцсаар нухтаж ухаанаар нүддэг хандлага яах аргагүй хүн төрлөختний бий болгосон нийгмийн харилцааны хамгийн чухал ойлголт хэмээн энэ салбарын талаарх судалгаанд дурдсан нь бий. Энэ сэдв үзэгч танд сонирхолтой санагддаг бол цаг гарган хүлээн авч үзээрэй. (2015 оны 9-р сар) Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Италийн шилдэг хамгийн тансаг дээд зэрэглэлийн брэндэд тооцогддог алдарт гутлын брэнд Lori Blue нээлттэй хийлээ. Дээд зэрэглэлийн арьс үнэт чулуу гар урлаачдын нарийн чимэглүүр ажиллагаагаар бүтээгдсэн Lori Blue брендийн эрэгтэй эмэгтэй өдөр тутам спорт, тансаг хэрэглээний бүх хил төрлийн гутлаар дэлхийн өнцөг болон бүрт хүмүүс алхалж байна. Энэ брендийн 44 дахь салбар нь ийхүү Монголд нэгдсэн юм. Lori Blue брендийг Монголдо төлөөлөх албан ёсны эрхийг авсан мөнхийн дүлгүүн мөрөн хязгаарлалтмал хариуцлагатай компани Lori Blue Mongolia компанид сонирхолтой ач холбогдолтой үйл ажиллагаануудыг 1 жилийн хугацаанд амжилттай зохион байгуулж байна. 2016 оны 1-р сар Монголын загвар зохион бүтээгч Утган жаргалын нэрийн О культур шоуг хамтран зохион байгуулж, загвар бол зөвхөн хувцас бус гутал аксессуар гээд цогцоороо бүрддгийг хэрэглэгчдэд мэдрүүлсэн юм. Гой Lori Blue-гийн гайхамшигтай хослол, гайхамшигтай мэдрэмжтэй дизайн, чанартай арьс, үнэт чулуун гоёл, Swarovski элемент орсон тансаг чамин байдал, гар орчуудын нарийн чимэглүүр ажиллагаа, 100% Итали үйлдвэрлэгдсэн зэргээрээ үн цэн нь оршдог Lori Blue брендийг Монголынхоо хэрэглэгчдэд таниулахад үндэсний говь брендтэй хослуулсан хамтын ажиллагаа үр дүнтэй байлаа. 2016 оны 5-р сар Miss Mongolia-гийн ивент тэтгэгч ертөнц дахны гоо сайхны олимпик гэгддэг дэлхийн мессийн тайзнаа эх орноо төлөөлөн алхах үндэсний ялагчийг тодруулах Miss Mongolia шалгаруулалтын төслийн ивент тэтгэгчээр ажиллаа. Хувцас бурхан гэдэгтэй дэлхийн тайзнаа алхах охид бүсгүйчүүдийн маань гоо үзэглэн тодтогч өөртөө ихтэй байдлыг нэмэгдүүлэхэд Lori Blue хувь нэмрээ оруулаа хэмээн зохион байгуулагчид нь онцолж байлаа. 2016 Summer Collection Монголын хувцас загварын салбарт үндэсний дизайнеруудын бие даасан шоу зохион байгуулагдагч дэлхийн брендийн нэрийн шоу төдийлөн хийгдэж байгаагүй. Харин 2016 оны хаврын загварын анхны шоу Lori Blue Mongolia зохион байгууллаа. Summer Collection загварууд шоунд дэлхийн гоо сайхан загварын тайзнаа Монголынхоо нэрийг гаргаж явсан үе үеийн миссүүд, загвар өмсөгчид Lori Blue брендийн энэ хаврын тренд болж байгаа шилдэг загваруудыг танилцууллаа. Гоёлын тансаг, өдөр тутмын энгийн хэрнээ, чамин даашинз ажил хэрэгч костюм, чөлөөт загварын хослууд, гутал, цүнх, аксессуарыг төгс хослуулсан загварын коллекцийг танилцууллаа. Энэхүү шоуны бас нэг ач холбогдол бол эх 9-р сард Монгол улсад зохион байгуулагдах Face of the Beauty International олон улсын тэмцээнийг дэмжихэд оршиж байлаа. 2016 оны 5-р сар Амьдрал өөрөө бэлэг. Хүн амьдралын олон шалтгаанаас сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Аялал зугаалга, амжилт бүтээл, гэнтийн бэлэг гээд. Тэгвэл Lori Blue хэрэглэгчдээ үргэлж шин сонирхолтой зүйлээр бэлэг барихыг эрхмэлдэг. Энэ өрөөтэй зорилго нэгдсэн нэгэн сайхан уран бүтээлийг өнгөрсөн 5-р сард үзэгчдэд хүрэхэд Lori Blue Mongolia хамтран ажилласан юм. Энэ бол Алтан удын эзэн Харан хамтлагийн гишүүн гитарчин Чулуунбатын шинэ уран бүтээл Амьдрал өөрөө бэлэг дууны клип байлаа. 2017 оны 8-р сар 2016 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа Miss Mongolia үндэсний шалгаруулалтын хамтрагчаараа уламжлалан ажиллаа. Miss Mongolia 2017 уралдааны ерөнхий ивент тэтгэгчээр Lori Blue Mongolia ажиллаж, дэлхийн гоо сайхны олимпиад эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйчүүдэд дэмжлээ. Хамгийн сайхан гутал, хамгийн сайхан газар хүргэдгээ гэдэг. Дэлхийн гоо бүсгийн тайзнаа Монгол бүсгүй хэмээн эхэмсгээр алхах эрхийг авсан гоо бүсгүйг өөрийн нэрийн брендийн гутлаар гойж алхах эрхийг олгосон юм.
Өнөөдөр бас ивэнтийг хамтран ажилласан байгууллагын шагналыг та бүхэнд гардуулах юм байна. Та бүхний Loro Billy брендийн Монгол дахь салбарын захирал Том Сүрэн таныг бас урьж байна. За мөн Пришсэн салооны дизайнер Анги таныг бас урьж байна. Өдөр хамтдаа баяр хүргэе. Үзэгчтэй нэг Италийн Порто Сант'Элпидо хотод урьж байна. Итали амтд пицца, спагетти, бэлтгэр алдартай бол арьс чирний боловсруулалт, үйлдвэрлэл, гутал үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цагдаг. Нэг сонирхолтой санагдсан зүйл бол дэлхийн газрын зурагт бүгд найрамдах Итали улсын газар нутаг яг эмэгтэй хүний урт төрөөтэй өсгийтэй гутлын хэлбэртэй харагддаг юм билээ. Өндөр улс тэнгис далайгаар хүрээлүүлсэн эко хэрэглээг эрхмэлсэн гайхамшигтай энэ хотод бидний зорин ирсэн Loro Billy компани үйлдвэр төв офис байрладаг. Загварын сонирхолтой шоу олон улсын үзэсгэлэн зохион байгуулж явах зорилгоор бүтээсэн Учир эрдэнийн ордон хэмээх алмаз эрдэнийг санагдуулам энэ ордон нь Италийн архитектурын нэг гайхамшиг чихэлж болно. Сайн байцгаана уу? Та бүгдээ нарлаг сайхан Итали орно. За тэр тусмаа далайн эрэг дээрх Порто Сант'Элпидо хотод оршдог Loro Billy үйлдвэрээс мэдчилж байгаадаа их баяртай байна. Loro Billy брендийг Монгол улсад нээлттэй хийжсэн одоо саяхан мэт боловч нэг жилийн хугацаа өнгөрчээ. Аливаа өөрхийн хэрэглээг хаана ямар улсад яаж үйлдвэрлэгдгийг мэдэх нь бол хэрэглэгч бүхний одоо нэг давуу тал гэж боддог. За Loro Billy брэнд маань 100% Итали улстай үйлдвэрлэвэ гэсэн бас тодтгол дөрвөлж дагаж бол явж байдаг. Энэ нь бол болохоор бас манай Монголын хэрэглэгчдийн маань бас анхаарлыг татаж байдаг болов. За тийм ч учраас одоо Монголын маань хэрэглэгчдэд зориулсан Loro Billy брендийн маань гутлууд ямар процессор яаж хийгдэж байгааг энэ нэвтрүүлгээр үзүүлэхийг бид нар зорж байгаамаа. Одоо бид Loro Billy үйлдвэрийн яг офисын төв талбайд зогсож байна. Энэ шатууд маш их учиртай шат байгаамаа. Loro Billy-д санал тавиад байж 3 сарын хугацаанд одоо хариу Loro Billy брэнд маань хариу өгөөгүй. Энэ хугацаанд би өдөр бүгд метро орж энэ дүр зургийг бол одоо хардаг байсан. Хизээ нэгэн цагт энэ шатаар алах юмсан гэж бодож байсан.
Тэгээд нөгөө хүсэл тавиад миний хүсэлтийг хүлээж аваад 2015 оны 4 сард надад одоо та ирж уулзна уу гэсэн хүсэл тавихад энэ хаалгаар орж ирэхэд яг харахгүй миний нүдэнд харж исэн, мөрөдчихсэн шат маань энд байсан. Миний хүсэл бол биелэгдсэн. Би одоо тэрнээс нэг жилийн хугацаанд бол энэ шатаар олон удаа нааш цааш гарч тийм сэтгэл хангалуун байж Монголын хэрэглэгчдэд хүсэл сонирхол нийцсэн энэ гутлуудыг нийлүүлж байгаа. Энэ газар маань бол яа харахгүй энэ шат байгаамаа. Монгол төлөөлөн ажилдаг Lori Blue Mongolia компани захирал хадагтай лам сүрэнг Итали дахь албан өрөөндөө хүлээн авч уулзаж байгаа. Энэ эмэгтэй бол Lori Blue компани гүйцэтгэх захирал, Италийн үндэсний гутлын компаниудын нэгдсэн холбооны болон Европын гутал үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч хадагтай Анарит Пилота юм. Асар өрсөлдөөнтэй өрөндөө тус холбооны ерөнхийлөгчийн сонгуулиас 85% санал авч уг холбооны түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогджээ. Мөн тэрээр Европын худалдааны танхимын эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн, Оросын холбооны улсын үйлдвэрүүдийн холбооны гишүүн, хотын захиргааны гишүүний албыг давхар хашдаг байна. Ингээд хадагтай Анарит Пилотын Монголд ирсэн сэтгэгдэл болоод хамтын ажиллагааныхын талаар ярилцсанаа хүргэе. Benvenuto Mongolia. Sono Anarita Pilotti, sono la titolare insieme a mio marito Graziano della Lori Blue. Би танаа сайхан оронд анх удаа өнгөрсөн 9 сард очсон. Өргөн удам нутагтай сайхан орон байна лээ. Дэлхийн олон оронд салбар дэлгүүр маань нэмэгдэж, тэр дундаа Монгол улсад 44 дэх салбараа нээсэндээ их баяртай байна. Манай салбар дэлгүүрүүд Ром, Венец, Милан, Парист нэгдэж алхамаар дэлхийн хотуудад нэмэгцээр байгаа юм. Юуны өмнө манай брендийн чанар чансаа, нэр хүндийг мэддэг, итгэдэг болсон компаниуд бидэнд албан ёсоор хүсэлт тавьж, харин бид тэрхүү хүсэлтийг нь нарийн шалгаж үзсний дунд хариугаа гаргадаг гэж хэлж болно. Мэдээж бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт хүргэх хүсэл үйлдвэрлэгч бүхэнд бий. Гэхдээ бид хэрэглэгчтэй хүндэтгэж ирсэн соёл шалгуураа баримтлахаас аргагүй. За тэр дундаа Монголоос ирсэн санал үнэхээр сонирхол татсан. Монголын мөнхийн дүлгөө мөрөн компанитай бид хамтран ажиллах гэрээ байгуулж албан ёсоор дэлгүүрээ нээсэн. Юуны өмнө бүтээгдэхүүнийхээ чанарт бид гойд анхаардаг. Маш дээд зэрэглэлийн материалаар бүтээгдэхүүнээ хийдэг. Хамгийн сайн арьс, даавуу, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүдийг ашигладаг. Бидний хувьд хэрэглэгчдийн хүсэл сонирхол чухал учраас тэдэнтэй эргэх холбоо сайтай ажиллахыг хичээдэг юм а. Зах зээл юуг ирж, юуг хүсэж сонирхож байгааг бид анхааралтай ажигладаг учраас манайхаас хүсэж байгаагаа олох боломж байдаг. Манай брендийг сонгодог хүмүүс спорт, өдөр тутмын, тансаг зэрэглэлийн бүхий л бүтээгдэхүүнийг авах боломжтой гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол нь бүх зүйл нь Италид үйлдвэрлэгддэг гэдэг нь бас нэг онцлог болох болов. Италид үйлдвэрлэсэн гэдэг нь чанар чансаа баталгааг илэрхийлдэг болсон гэдгийг хүмүүс ч сайн мэднэ. Түүнээс гадна манайхаар үйлчлүүлсэн хүмүүс дээд зэргийн үйлчилгээний соёлыг мэдрэх ёстой гэсэн шаардлагыг бид тавьдаг. Хамгийн гол нь бидний харилцаа бол зөвхөн бизнесээр хязгаарлагдахгүй, чин сэтгэлээсээ хандсан ах дүү шиг ойр дотно харилцаа бидний хамтын ажиллагааны гараа байсан эхний 1 жил үнэхээр гайхалтай байлаа. Цаашдын олон жилийн харилцааны эхлэл байсан. Энэ харилцаа маань бидний өмнө Монголыг нээж, монголчуудын өмнө Lori Blue-г танилцуулсан сайхан харилцаа гэж би боддөг юм а. Della loro famiglia posso dire molto, della Mongolia Meno perché non giocato mai. Бид 40 гаруй жилийн өмнөөс өнөөгийн амжилтынхаа эхлэлийг тавьж, гутлын үйлдвэрлэлийн багахан талбайд хийж эхэлж байлаа. Миний хувьд одоо ч биечлэн загваруудын гаргахаас гадна компанийнхаа ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Анарита маань анх багш бас цагдаад ажиллаж байсан боловч 20 гаруй жилийн өмнөөс гэр бүлийнхээ бизнестэй гар бие оролцож эхэлсэн. Харин өдгөө бид хамтдаа бизнесээ үргэлжлүүлсээр байна. Анарита компанийнхаа гадаад харилцаанд ихээхэн анхаарч ажилладаг. Тиймээс ч дүүний минь оролцоотойгоор бидний шин танилуудын хүрээ өргөцсөөр л байна. Тэдний нэг бол Монголын хадагтай лам. Бидний хамтын ажиллагаа бол зөвхөн бизнесээр хязгаарлагдахгүй. Гэр бүлийн найз нөхдийн харилцаатай болсон. Италийн компаниуд болон Монголын компаниудыг холбож хамтран ажиллах өргөн боломж бий. Арьс чирийг хэрхэн боловсруулж бүтээгдэхүүн болгох тал дээр хамтран ажиллахаас гадна өөр олон салбарт хамтрах боломжууд харагдаж байна.
2016 оны 7 дугаар сард бүгд найрамдах Итали улсын элчин сайдын яам Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь хоёр улсын бүх салбарын харилцааны чухал алхам болсон билээ. Монгол-Италийн харилцаа улс төр, нийгэм, бизнес, худалдааны салбарт хөгжиж байгаа ч улам эрчимтэй хөгжүүлэхэд аль талын идэвх хэрэгтэй байгааг өнгөрсөн 7 хоногт Монгол улсад ажлын айлчлал хийсэн бүгд найрамдах Итали улсын парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Галперти тэргүүтээ төлөөлөгчд онцолж байсныг энд дурдъя. Засгийн газрын урилгаар манай улсад айлчлах үедээ Италийн алдарт Lori Blue компани Монголын түнш Lori Blue Mongolia компаниар зочлоо. Arrivare nella capitale della Mongolia. Сайхан Монгол улсад зочилж байгаа дан баяртай байна. Сүүлийн үед Монгол-Италийн хамтын ажиллагаа, тэр тусмаа бизнесийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна. Үүнийг хөгжүүлэхийн төлөө бид энд ажиллаж байна. Монголд ажиллах үеэрийн Италийн Lori Blue компани түнш Lori Blue Mongolia компани хоёр бутикээр зочилж танилцлаа. Lori Blue бол Итали улстай маш нэр хүндтэй, маш том үйлдвэрүүдийн тоонд ордог. Энд зочилсон дэлгүүрүүд нь яг л Италид байгаа юм шиг сэтгэл төрүүлж байна. Төр засгийн дэмжлэггүйгээр харилцан хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бизнес эрхлэгчдийн энэ хичээл зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Цаашдаа бизнест нь тулгарч байгаа татвар, даатгал, тээвэрлэлт гэх мэт асуудлууд дээр шаардлагатай дэмжлэг тусалцаа, шийдвэрүүдийг гаргахад парламентын гишүүний хувьд анхаарч ажиллахаа илэрхийлмээр байна. Монголд айлчлах хугацаанд аж үйлдвэрийн танхим, үндэсний хөгжлийн газар, нийслэлийн жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих төвд албаны уулзалтууд хийж, энэ уулзалтууд дээр дээрх асуудлыг хүндснийг онцолж байлаа. Мөн Италийн нэрийг дэлхийд гаргадаг салбар бол яахын аргагүй гутлын үйлдвэрлэл. Энэ салбарт хоёр улсын бизнесийн том гүүрийг бий болгож эхлүүлсэн бизнест нь амжилт хүсч Lori Blue Mongolia компанид Итали Монголын найрамдлын бэлэгдэл алтан медалийг дуусгал болгон гардууллаа. За, Lori Blue брендийг яагаад ингэж сонгох болсон юм бэ гэдэг бас нэг асуулт бол гарч ирэх ба. Lori Blue брендийг Монголынхаа хэрэглэгчдэд оруулах гээд ингэж судалгааны ажиллаа хийгээд явж байхад яагаад энэ одоо харахад бол нэлээд өндөр өсгийтэй одоо энэ гоёмсог одоо төвлүүд нь өмсөд үзэхэд энэ хэрэглэхэд яагаад ийм тав тухтай, ийм тааламжтай мэдрэмжийг төрүүлж байна гэдэг ингээд асуугаа судлаад үзэхэд бол яхааргүй энэ колотк нь гараа аргаар одоо ингэж зорж хийдгээр бол маш их бусдад одоо брэндүүдийг бодвол их онцлогтой байсан. Swarovski болон уулын боловч чулуунуудыг гараа аргаар баялагын гутлууд дээр болон өдөр тутмынхаа гутлууд дээр шигтгэж одоо өгснөөрөө мөн цэнхэр уртай одоо трендийг бий болгосноор дэлхийн олон улс оронд одоо хэрэглэгчдийн таашаалд бол нийцсэн хэрэглэгч бүхэн маань шин загвар гарах тутамд маш их хүлээлт үүсгэсэн брэнд одоо болсон нь бол мөн бусад брэндүүдээс бол онцлог юм болов уу гэж би боддог. За, Монголынхаа хэрэглэгчдэд зориулаад Lori Blue брендийн одоо захиалгыг хийхэд бол зайлшгүй хэд хэдэн онцлогуд бол гарч ирсэн. За, жишээлбэл эрэгтэй хүмүүсийн одоо гутлын арьсмаар хэр 38-аас 46 арьсмарын гэх жишээний ингэж яг Монголынхаа хэрэглэгчдэд зориулсан энэ захиалгыг бол одоо хийх шаардлагууд бол гарч ирсэн. За, Lori Blue-гийн дизайнерууд энэ саналыг маань маш их таатай хүлээж авсан. Яагаад гэвэл өмнө нь 34 арьсмарын, 35 арьсмарын, за эрэхтэй 46 арьсмарын гутлууд бол хийгдэж байгаагүй нь бас нэг онцлогтой, сонирхолтой захиалга байсан гэдгийг Италийн дизайнерууд маань онцолж байсан юм аа. Lori Blue компани нь 2014 онд 40 жилийн ойгоо тэмдэглэжээ. Анх 1974 онд хонгилд эхлүүлж байсан гутлын цехээ 40 жилийн хугацаанд дэлхийн алдартай тэр дундаа тансаг зэрэглэлийн брэнд үйлдвэрлэгч болтол нь хөгжүүлсэн нөр их хөдөлмөр бол гэр бүлийн хамтын хүч билээ. Graziano Cucco, Anarita Pilotti хэмээх загварын салбарт нэр нь хизээний дархлагдсан гэр бүлийн хоёр тансаг чанартай гэсэн имижээрээ дэлхийд алдартай Lori Blue брендийг бүтээхийн төлөө ур чадвар, сэтгэл зүрэх, хөлс хүчээ тасралтгүй зориулжээ.
Компанийнхаа ерөнхийлөгч Грациано Куку одоо ч өөрөө дизайнаа гаргаж үйлдвэрийнхээ ерөнхий дизайнерын багийг ахалдаг бол гүйцэтгэх захирал хадагтай Анарита Пилоти гадаад дотоодын худалдаа харилцаагаа өөрөө гардан зохион байгуулдаг. Ингээд Лори Блугийн өв залгамжлагч хүүтэй уулзаж Монголын тусгай захиалгын талаарх ярилцлагыг хүргэж байна. Бид зах зээлийн сайн судалдаг. Тэр утгаараа аль бүс нутагт ямар гутлын хэрэгцээ байгааг судалдаг. Монголчуудын хувьд улаан арьстай дулаахан гутал сонирхдаг юм. Ерөнхийдөө Оросын зах зээлтэй ойролцоо гэж ойлгосон. Манай компани Оросын зах зээл дээр тэр дундаа Сибирийн бүсийнхний хүндэлгийг сайн мэддэг. Тийм болохоор Монголын төлөв захиалгад нийцүүлсэн дизайн тусгай технологи нэмэлт томдлуудж хийгдэж байна. Жишээлбэл халдирдаг уул, цэвэр цуцаан арьс, гутлын гоёмсог хэлбэрт нөлөөлөхгүй хий тодорхойд нэмэлт зүйлс. Ер нь бид өөрсдөө үйлдвэрлэгч учраас онцлогтод тааруулж, эргэлт хүсэлтийн дагуу гутлын үйлдвэрлэл нийлүүлэх боломжтой. Бидний хувьд бүс нутгийн онцлогийг хангалтж ажилладаг. Сүүлийн үед ойрох дорнодын орнууд руу манай компани хүчтөрөн орж байгаа. Арабын бүс нутгийн онцлог тааруулж бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа нь хэдэн ихээхэн таалагдж байна. Мэдээж тэнд бүстэй арьс цуцаантай гутлууд шаардлагагүй. Харин цагаагаарын тухайн тааруулсан гутал нийлүүлдэг. Хүн зөв хувцлахын тулд хамгийн түрүүнд зөв гутал сонгох ёстой гэж стилист, имиж мейкерүүд зөвлөдөг. Тиймээс гуталнаасаа эхэлж хувцалдгаа гэж хэлж болно. Өргөцсөн ёслынхоос хорн байж олонний нүдийг хүчирлагыг эрхэмлдэг дэгжин бүсгүүчүүдийн хөлийг Лори Блу чимжээ. Тэд Лори Блугийн чамин тансаг гутлаар үдэшлэг эсвэл урлагийн тайзнаа гойдог бол хөл дэвтэй ажил хэрэгчээ загварын харна өдөр тутамдаа эсвэл нэр төрийн хэрэг байх уулзалтуудад гойдгоо илэрхийлсэн байна. Дэлхийн олон орны одоо нэртэй улс төрчид, жүжигчид, Холливуудын одуудтай одоо энэ зэрэгцэн манай Монголын хэрэглэгчд өдөр тутамдаа энэ өмсөж хэрэглэж байгаад бол би бол маш их тааламжтай бол байдаг. Lori Blue shoes. I want to talk about Lori Blue shoes. Монгол бол бидний хувьд үнэхээр сонирхолтой зах зээл байсан шүү. Манайх их төлөөлөх компани маань Монголын зах зээлд Lori Blue-г амжилттай авч явна гэж баталгаа өгсөн. Манай бараа бүтээгдэхүүний үн бол дунджаас дээш. Яагаад гэхээр бид Хятад, Румын, Туркт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэггүй. Бүх материал маань Италид хийгддэг. Коллекц бүрээ гаргахын өмнө судалгаа хийж их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Тийм ч учраас хүмүүсийн сэтгэлд нийцдэг. Хөлд нь эвтэйхэн байдаг. Энэ бүхэн маань өөрөө чанарын баталгаа болж байдаг учраас хэрэглэгчид маань ч мэднэ. Монголчууд ч гэсэн гутлын чанар чансааг мэддэг хүмүүс учраас ялгаж, салгаж ойлгох хаа. Мөн бас нэг зүйлийг онцлоход Lori Blue-гийн гутлууд цэнхэр урттай байдаг. Санамсаргүй ингээд суугаад би ингээд сэтгүүлүүдээ ингээд үзчихсэн чинь яг аргагүй миний сэтгэлийг татсан одоо нэг каталог байж гэн. За миний анхны одоо говь брэндтэй хамтраад одоо байгуулж ирсэн одоо гэрээнийхээ дагуу зураг авалтууд бол явж ирсэн. Одоо энэ дээр бол одоо Gobi and Lori Blue гэдэг манай Монголын үндэсний одоо анхдагч говь кашмир үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийн маань одоо ингээд сурталчилсан сурчлагаанууд бол байж байна. Олон орны хүмүүс үзэж хараад дэлхийн одоо Lori Blue-гийн салбарын хүмүүс ирээд энэ бас каталогийг Gobi and Lori Blue гэсэн одоо каталогийг үзээд ингээд сууж байгаа нь бол бас Монголоос сурталчилсан сурталчилгаа байна гэж бол би бодоод би бол монголоор бас бахархаж байна. Европын загварын гутал манай гутал цүнхнүүд манай Монголын үндэсний үйлдвэрлэгч говь компани Кашмируудтай яаж энэ зэрэгцэн оршиж байгаа ямар гоёмсог төгс харагдаж байгаа нь бол энд бол одоо зургнаас бол энэ каталогоос бол харж болно. Энэ нэвтрүүлгийн туршид үзүүлсэн үйлдвэрлэлийн эцэст орон руу Lori Blue-гийн бүтээгдэхүүнүүд түгээгдэж байна. Таны харж байгаа энэ ажил бол Lori Blue Mongolia компани захиалгаар Монголын хэрэглэгчдийн сонголтод хүрэх 2016-аас 2017 оны хамгийн сүүлийн үеийн загварын гутал, цүнх, хувцас, аксессуар иж бүрнээр нь ачиж байна. Lori Blue компани бүтээгдэхүүнийхээ чанарт анхаардаг шигэ хэрэглэгчийн гарт хүрэх шат дамжлага бүрт санаа тавьдаг учраас ачаа тээвэрлэлтийг стандартын дагуу хийхийг шаарддаг. Милан, Парис, Нью-Йорк, Москва, Улаанбаатар гээд дэлхийн 44 улсын нийслэлд хүргэгдэж үйлдвэрээс гарсан яг л тэр чанараараа сав баглаа, буудал зэргийг эвдэрч гэмтээгүйгээр хэрэглэгчид хүргэхийг албан ёсны төлөөлөгч компаниудаасаа шаарддаг байна. Oh, the weather outside is frightful, but the fire is so delightful. And since we've no place to go, let it snow, let it snow, let it snow. Man, it doesn't show signs of stopping.
and I brought me some corn for popping. The lights are turned way down low. Let it snow, let it snow. When we finally kiss goodnight, how I'll hate going out in the storm. But if you really hold me tight, all the way home I'll be warm. And the fire is slowly dying, and my dear, we're still goodbying. But as long as you love me so, let it snow and snow.